За сайн байцгаана уу бүгдээрээ. 3 дахь өдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзч байна. За миний өс маань юм инээдтэй болчихсон хэлбэртэй болсон байна. За гэхдээ одоо өдөр болгон таслахгүй бичлэгээ хийн гэсэн учраас өнөөдрийн их сэдв рүүгээ орцгоё. Сахар гэж яг юу юм бэ? Тийм ээ. Тэгээд хизээ сахарын донтолттой гэдгийг одоо яаж мэдэх вэ гэсэн юм хоёр сэдвийн хүрээнд ярих гэж өнөөдөр бодлоо. За тэгээд яг сахар гэдэг нь бол зөвхөн одоо бидний мэдэх элсэн чихэр тийм ээ. Энийг бол хилдэггүй юм байна. За сахар гэдгийн одоо шинжлэх ухааны нэр томьёол нь бол карбонат буюу юу байгаа? Нүүрс ус. Карб тийм ээ. За энэ нүүрс усын дотроо болвол ерөнхийд нь бол хоол зүйчнэр 3 хэсэгт авч үзэж байна. За энэ 3 хэсгийн мэдээж одоо үйлдвэрийн аргаар гаргаж авсан буюу хамгийн муу нүүрс ус, хамгийн муу бөгөөд хямд. За дараа нь болохоор байгалийн гаралтай боловч хүний биед эрдэс шим тижэл арай бага нүүрс ус гэж байна. За дараад нь бол одоо сайн нүүрс ус. Энэ нь болохоор одоо эрдэс за мөн эслэгээр өндөр агуулмжтай байдаг бахнэ. За тэгвэл бидний бүхний мэддэг одоо энэ элсэн чихэр гэдэг сахар гэдэг зүйл маань бол энэ хамгийн муу нүүрс усанда ордог. За одоо хамгийн муу нүүрс усанд бол бид бүхэн бүгд мэднэ. Энэ үйлдвэрийн аргаар одоо байгалаас огт ургаагүй энэ худалдаалагдж байгаа, дэлгүүрт худалдаалагдж байгаа энэ бүхэн бүгд маш муу нүүрс усандаа ордог. За энд бол жишээ нь энэ маш их чихэр холжчихсон юу байна? Хийжүүлсэн ундаанууд байна, тий? Тэгээ маш их чихэр ингээд гутгахчихсан юм амт өнгө оруулсан юм жүүснүүд, сиропнууд байна. За мөн маш их чихрийн агуулмжтай одоо зайрмагнууд байна. Энэ зайрмагн дотор бол мууддгүй транс тосны агуулмж бас их байдаг. За мөн эрзэнэн чихрүүд байна. Энэ бол ерөөсөө ингээд чихрийн зуурмаг оож байгаа, тий? За тэгэл одоо өөр бүхэл одоо үйлдвэрлэл худалдаалагдаад байгаа энэ маш гоё амт оруулаад байгаа энэ бүхний чинь ард одоо энэ сахар амт оруулагч их байдаг. За тэгээд энэ зөвхөн одоо чихэр амттай юм чихэрлэг амтыг бид нар одоо сахартай юм байна гэж бодож болохгүй. Та бүхэн одоо ингээд альва бүтээгдэхүүний арын ингээд логог нь унших юм бол дотор нь ингээд глюкоз, лактоз гэдэг ингээд ороод ингээд элдв гадаад нэрүүд ингээд бичигдсэн байдаг. Тэдгээрийг бид нар бас уншиж сурах хэрэгтэй. Жишээ нь кетчуп, тэ, барбекю соус, одоо энэ солонгос хоолны амтлагч эдэр бол маш их сахарын юм юутай байдаг. Холттой. Тэгсэн мөртлөө тийм чихэр амт байхгүй, тий? За энэ элдвийн одоо соуснууд, амтлагчнууд бүгдээрээ өндөр сахартай байдаг. Тэгээ бид нар нөгөө сахар гингүүд дандаа нэг энэ свит те чихэрлэг амтыг бодоод байдаг үгүй. Энэ хоол амтлагчдад бол маш их өндөр хэмжээний сахаруудаас орсон байдаг. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бид нар огт мэдэхгүй гэсээ болоод жишээ нь одоо ингээл нэг салаад аваад идлээ гэж бодоход салаадны чинь соус нь өөрөө маш өндөр сахартай байх жишээтэй тий. Ингээд таны сахарын хэлбэлзэл цусан дахь сахар чинь өсчдөг. Гэх мэтчлэнгийн одоо ийм далд хэлбэрийн болоод ийм химийн үйлдвэрийн аргаар гаргаж авсан юм амтлагч хийжүүлсэн ундаанууд элдвийн амт оруулсан бүхний ард дандаа сахар явж идэг байх нэ. За тэгвэл бид бүхний одоо энэ бол одоо маш муу сахар буюу хүний биед шим тижилтэй зүйл дотор ногт байхгүй гэсэн. Ерөөсөө л зөвхөн л энэ амны энэ уртлын энэ хүрээнд те ам нь дотор л их сайхан амтагдахаас биш тэрнээс цаашаа ороод хоолооноос чи хоошоо ингээд аваад л бол бид чи хэрэгтэй тэнд юм юу ч байхгүй. Зүгээр биенээс ч өтгөн шээсээр гадагшлах хүртлээ биеийн дотор ч юм байна. Хэрвээ зарим нэг химийн өндөр найрлагатай одоо бүтээгдэхүүнүүд хит их нөөцлөгч байц, хит их тэр будагч байц эдэр бол бүр биеэс гадагшилтгүй. Одоо тэр биеийн өөхөн идэвхтэд бол хоримтлагдаж, хадгалагдаж яадаг. За эдгээрүүд бол ер нь бол
альва өвчлөлийн суурийг үүсгдэг гол нөхцлүүд болж идэг юм байна. За дараад нь бол сахарын агуулмж өндөртэй байгалийн гаралтай хүнс гэж байгаа. За энэнд бол нэлийн олон төрлийн жимснүүд орж ирж байна. За хатаасан чангаанз те. За чавга, үзэм, усан үзэм гих мэтчлэн манго байна. За банан байна. За эдгээр бол бүгд ингээд чихэр амттай бид бүхэн мэдэн тийм ээ. За эдгээр жимснүүд нь бол бас хүний цусан дахь сахарыг огцом өсгдөг юм байна. Тэгээ хичнээн одоо байгалийн гаралтай эрүүл жимс боловч бид нар бас хизээ ямар үед идэх вэ гэдгээ бодож явах хэрэгтэй. Шууд одоо өлөн өлссөн байх үед их өндөр чихрийн агуулмжтай энэ жимснүүдийг эзнэрээ цусан дахь сахар огцом өсөөд тэгээ буцаад огцом ундаг. За энэ бол одоо сахарын донтолттой болон өрөвсөлтэй тэгээд одоо энэ сахарын өвчлөлттэй хүмүүстэй бол бас тийм хэрэггүй зүйл байж байгаа. За дараагийн бид бүхний мэддэггүй байгалийн гаралтай сахар гэж байна. За энэ дотор нүүрс устэй байгалийн гаралт. Энэ дотор бол одоо зарим нэг хүнсний ногоо мөн гурил будаанууд орж ирдэг. Гэхдээ бүгд биш, зарим нэг. За ямар ихэвчлэн одоо орж ирдэг вэ гэхээр цагаан будаа болвол цуснд ороод шууд сахар бол задардаг. Цагаан будаа тэр чигээрээ. За мөн төмс бол цардуудлаг энергийн их үүсвэрээ ингээ болж цуснд ороод задрахтаа шууд бас сахар бол задардаг. За төмс, гурил, цагаан гурил ялангуяа ингээд нөгөө маш их шүүлтүүрээр үйлдвэрийн аргаар ингээд бүр ингээд нарийн шигшсэн. Одоо ялангуяа торт, талах, бэкеринүүдэд хэрэглэгддэг гурил л да. Ингээд ийм цавуулаг байдал их өндөртэй байдаг. Учраас тэр бэкеринд их хэрэглэдэг. За эдгээр гурилууд болвол цуснд ороод сахар болж задардаг. Тэгэхээр энэ гурил, будаа, төмс. За мөн зарим нэг одоо ногоонууд байна л да. Ер нь бол газрын доор, газрын дээр гэж ногоо ургаж байгааг бол хуваадаг. За газрын доор байгаа ургаж байгаа ногоонууд бол ер нь илүү тийм хүнд бүтэцтэй. Тэгээд ийм нягтршил ихтэй, хүнд нягтршил ихтэй байх тусмаа ерөнхийдөө нүүрс усын агуулмж нь бас дагаад өндөр болоод явцдаг. Газар дээр ургаж байгаа ногоонууд бол хөнгөн илүү навчит ийм ургамлууд байдаг. За эдгээрүүд бол нягтршил арай багатай, тэгээд ийм хөнгөн бүтэцтэй, шингэц илүү хурдан, сахарын агуулмж, нүүрс усын агуулмж нь бас ингээд дагаад багасаад явцдаг. Тэгэхээр бид бүхэн одоо энэ гурил, будаа, төмс тэгээд чихэр чихлаад кока-кола, ундаа жуус гэд ингээ идээд байхлаарэ ерөөсөө дандаа сахар. Өглөө босоод сахар. Тэгээ орой унтахтаа хүртэл сахар. Ингээд бүх л өдөржингөө сахар идчихдэг. Тэгээ ингээд яваад ирэхлээр одоо дараагийн тэр сахарын хамааралтай, сахарын донтолттой мөн одоо тэр сахараас болж үүсэж байгаа өрөвслүүд, за эдгээрүүд нь хүндрээд ирэхээр бүр сахарын шижин болоод сахарын шижин маань хүндрээд ирэхээр ингээд одоо эргэтэн системүүд маань үйл ажиллагаа явуулж чадахгүй, одоо захын мэдрэлийн системүүд маань гэмтэх ингээд маш том хүндрэлүүдийг үүсгэж идэг. Тэгээд эн чинь ингээд нэг өдөр шууд ингээд гинт сахарын шижин болчдөг зүйл ерөөсөө биш. Ингээд тэр одоо жишээ нь мод ингээд ургахтаа өвс жишээ нь ингээд үр ингээд доороо ингээд соёолж нэлийн хугацаа зарцуулсны дараа ингээд ургаж гарч ирдэгтэй адилхан бидний өвчлөл болвол гинт ингээд гаднаас ингээд гараад ирээд ингээд тусчдаг зүйл ерөөсөө биш. Бидний дотроос ингээд өдөр тутмын идэж байгаа хоол хүнс хэв маягаас чинь ингээд сууж хуримтлагдаж явсаар агаад сүүлдээ тэр одоо зүйлээ ялгаруулж биеэсээ гадагшлуулж дийлэхгүй өөрөө тэрийг одоо шингээж дийлэхгүй ингээд эсн тэрийгээ бүр ингээд зохион байгуулж чадахгүй байдлаасаа болоод ингээд өвчлөл болж илэрч гарч ирж идэг. За тэгээд энэ үед нь бид нар арга хэмжээ авахд бол зарим нь бол одоо гайгүй сайхан арга хэмжээнүүдийг авчдаг. Одоо зарим хүмүүс бол нэгэн дээр эмчилгээгүй байдлын бүр одоо ингээд
инсулин дөжрөл гэж те инсулин өөрөө ялгаруулж чадахгүй байдалд хүрээд одоо гаднаас заавал ингэж тариагаар шахах шаардлагатай болж байгаа жишээ нэ. Гэх мэтчлэн олон хүндрэлүүд бол цаашд ингээд үүсдэг юм байна. За тэгвэл одоо сахарын агуулмж одоо нүүрс усны агуулмж багтай, хүний биед илүү эрдэс шим бодис одоо өндөртэй энэ хүнсний одоо бүтээгдэхүүнүүд нь юу юм бэ гэх тэгэнгүүт байгалийн гаралтай. За тэгээд юу түрүүн хэлсэн тийм ээ. Газраас дээш ерөнхийдөө навчид ургамлууд байдаг. Салаадны навч байна, байцаа байна. Тэгээ селери гэдэг юм өндөр ургасан ногоо байна, жууцай байна, буйцай байна, ногоон сангин байна, брокколи, цагаан байцаа, цэцэгт байцаа бүгдээрээ энэ одоо байцаад ургамлууд бол бүгд одоо энэ сайн нүүрс усандаа орж ирж идэг. За мөн чинжүү байна. Чинжүү болвол одоо маш их өндөр витамин С-ний агуулмжтай байх жишээтэй. За мөн авокадо байна. За авокадо сайн нүүрс ус мөн сайн тос мөн уургийг бас дотроо өөртөө агуулсан байж идэг. За мэдээж хамгийн одоо нүүрс ус агуулаагүй эрдэс шимт хичээлээр хамгийн өндөр хүний биед ямар нэгэн одоо тэр сөрөг нөлөө үзүүлэх нь хамгийн бага бүтээгдэхүүн бол өндөг, мах, бяцлаг, шар тос байж байгаа. За тэгэнгүүт одоо энэ хүмүүс ингээ ойлгоод байдаг. Тэр шар тос мах сүү бяцлагч нь хүнийг таргалуулт зүрх судасны өвчлөл үүсгдэг үсттэй гэдэг. За энэ бол бас одоо төдийлөн тийм биш юм байна. За тэгэхээр энэ тосны талаар бол дараагийн бичлэгүүдээр бас дахиад арай өөр тусдан бичлэг хийж оруулна. Тэгэхээр өнөөдөр бол нүүрс усныхаа хэсэг дээр ингээд дүгрийа. Тэгэхээр энэ 3 төрлийн нүүрс уснаас бид бүхэн энэ хамгийн муу нүүрс усыг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үр хүүхдүүдтэй өгөхгүй байх хэрэгтэй. Энэ өнгө будагч, амт оруулагч, амтлагч эдгээр зүйлүүдийг ер нь л багасгах хэрэгтэй. Энэ байгалийн гаралтай нүүрс ус дотроо энэ одоо навчид ургамал, ногоо, за тэгээд жимсэх нь тийм ээ, гурил будаа, үр тариа. Эдгээрийгээ бол тэнцвэрийг нь олоод хэрэглэж болно. Тэгтээ бас түрүүний хэлсэн шиг тийм ээ, байнга ингээ хэрэглээд авах юм бол буцаад бас нөгөө сахарын донтолт үүсэх шалтгаан руугаа орчдөг юм байна. Тэгэхээр маргаашийн бичлэг дээрээ сахарын донтолтоо яаж мэдэх вэ гэдэг талаараа ярилцъя. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.